Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Төв аймгийн Эрдэнэ сумын улсын бүтээгч Бэр Цэцэг байна. Энэ жил манай улсын бүртгэлийн байгууллагын түүхт 85 жилийн болж байна. За энэ ажлын хүрээнд ерөнхий газрын даргыг санаачилсан мэргэжлэрээ бахархыг цахим контент уралдаанд оролцож байгаадаа би таатай байна. Өнөөдрийн нэг өдрийн минь надтай хамт байгаарай. Өнөөдөр би ажлын байр дээр 8:30-д ирж онлайнаар цагаа бүртгүүлснээр миний нэг өдөр эхэлж байна. За миний биеийн иргэний бүртгэлийн үйлчилгээг 15 төрлийн бүртгэл, за 19 төрлийн лавлгаа мэдээллээр бол иргэнд үйлчлээ ажиллаж байна. За өнөөдөр иргэнд үйлчлэхээс гадна 2 шинжилгээ ажил зохион байгуулалт ажлыг хангаж байна. Нэгт 16 нас хүрсэн Монгол улсын иргэнийг андгаа өргүүлэх арга хэмжээ зохион байгуулахаар хэлээсээ бүрэн хангаа ажилласан. За хоёрт өндөр настай хамтынхаа гэр бүлд эртний очиж явуулын үйлчлэгийг хүргэн ажиллахаар төлөвлөө ажиллаж байна. Сайн байна уу? Ямар үйлчлэг авах вэ? За 3 аваад дахиад ороо. Төрд ёс эртний төвсөлтэй тусгай төрд ёс эртний төвсөл. Өнөөдөр ингээд иргэний андгаа өргөх хэсэлд хүрэлцэн ирээд андгаагаа өргөөд паспорт аваад Монгол улсын иргэн боловсруулсандаа маш их баяртай байна. За өнөөдөр ингээд Монгол улсын иргэний андгаа өргөх ёсод оролцсондоо үнэхээр их баяртай байна. 16 нас хүрч паспорт авлаа. Иргэний бүртгэлийн анхан шатны үйлчилгээг 6 төрлөөр 20 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж ажилласан байна. Орон нутгийн улсын бүртгэгчийн нэг өдөртөө хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ажил мэргэжилтэд үнэж улсын бүртгэгч та бүхэндээ улсын бүртгэлийн байгууллагын 85 жилийн баярын мэндийг хүргье.